За сайн байцгаана уу. За одоо Японд шөнийн 12 цаг болж байна. 2 сарын 28-ны битүүний шөнийн 12 цаг маргааш шиний нэгэн хагас сайн өдөр миний зөргөн бичлэг оруулах ёстой өдрөө. За би хагас сайн өдөр болгон бичлэг оруулна гэдээ өөртөө амлалтсан. Тэгээд эхлээ YouTube сувгаараа эхний ээлжинд ямар ч гэсэн хүмүүсийн мөрөөдлийг оруулах гэсэн зорилготой бодолтой эхэлсэн. Тэгээд хүмүүсээс мөрөөдөл ирэхгүй тэгээ явсаар гад миний мөрөөдөл дуусаацаа хэд хоног хүлээсэн хүмүүсээс мөрөөдөл ирэх нү гэд. Тэгээ ирэхгүй сая орондоо ороод твтэж байгаа. За ер нь миний мөрөөдөл яг дуусчихв гэд. Бодоод твтэж исэн чинь нэг мөрөөдөл санаанд ороод урд өмнө бодож исэн ямар мөрөөдөл хэлээгээ бодоодсэн чинь нэг мөрөөдөл санаанд орж ирээд тэрийгээ ярьтiim үү гэж бодоод. За тэгээд би 2 дахь зөргөн бичлэгээр яг гол мөрөөдлөө ярьсан. Тэгээд тэр мөрөөдөл маань бол ер нь эхний ээлжинд ингээд зөргөн бичлэг хийгээд YouTube сувгаа хөгжүүлж жагаад хүрээллээ тэлээд ч юм уу тэгээд жоохон багтай болоод эхлээд богино хэмжээний аним хийгээд цуврал аним хийгээд тэгээд аним студио болно гэсэн мөрөөдөл байгаа. Энэ бол миний хамгийн гол мөрөөдөл. Тэгээд яагаад заавал ингээ хүмүүсийн мөрөөдлийг зурх гайд хийх гээд байгаа юм бэ гэвэл яг нэгэн тал YouTube сувг хийж байгаа нь жоохон хүний амьдралд нэмэртэй гэх юм уу жоохон тийм гоё юм хий гэж бодсон. Яг зүгээр хандалт олоо авах гэж ч юм уу тийм мааз юм ч юм эсвэл аимшиг өгүүлэх ч юм уу тийм юм хийснээс нэгэн тал хийж байгаа юм чи юм хийж гэж бодсон. Тэгээд хүмүүсээс мөрөөдөл ирэхгүй байна. Та бүхэн миний бодсорон дэлгэр цэцэг @gmail.com гээд мэйл рүү мөрөөдлөө явуулаарай. Эсвэл энэ Facebook-ийн дэлгэр цэцэг бодсорон гээд Facebook-ийн чат руу явуулчаарай. Тийм. За тэгээд би нэг бүр багтаа ч яг нэг 20 орчим настай да бодож ирсэн нэг мөрөөдлөө ярий гэж бодлоо. Энэ ер нь баг миний сүүлийн мөрөөдөл шүү. Тэгээ ер нь дунджаар нэг би ингээ бодоод өөрийгөө яг дундаж хөнгөж бодоход нэг 30 нас хүртлээр нэг хүн нэг 5-6 том мөрөөдж амжт юм шиг байна. Тэгээд энэс цааш баг мөрөөдгөө болчт юм уу эсвэл эрт зорилгоо олцсон хүмүүс нь мөрөөддөг юм уу? Тийм тэгээд ямар ч энэ миний баг хамгийн сүүлийн мөрөөдөл ах юу ч гэсэн ярьчээ. Нэг мод тарих мөрөөдөл байгаа. Тэгээд ямар мод вэ гэхээр их учиртай. За энэ мөрөөдөл яаж эхэлсэн гэхээр би нэг 20 арай хүрээгүйсэн нь. Тэгтээ нэг охины нэрийг цээжин дээрээ шивүүлээд тэгээд тэр үед найзууд энэ төр хүмүүс чист нэрээ нэг охины нэр цээжин дээрээ шивүүлээд ядаж ээжийнхээ нэрийг шивүүлэхгүй энэ төргээ тэгжсэн. Тэгээд би яг тэр үед бас тэрслүүчсэн. Тэгээд би ээжийнхээ нэрийг тэгж юу гэж байгаа. Ийм жоохон бичтiin бүр томор би. Амар том газрын ингээр бичнэ, мод тарж бичнэ гэд хэлж байсан. Тэг нэг уулаа шиг юмыг ах нь хүмүүст их амлаж явлаа гэдэг шиг том их ярьж байсан. Тэгээд тэр үедээ тэрийг их төсөөлөө бас нилийн удаан бодож байсан. Тэгээд Google Map дээрээс харахад баг харагдаж байхаар тийм томор ээжийнхээ нэрийг бичнэ. Тэгээд тэр мод ч уургаад тэгээд бас навчин унаад сайн харагдахгүй болоо энэ тэргээд эргэн тойрны одоо зам энтрийн цагаан чулуугаар битүү хийнэ, дэвснэ гэж төсөөлж исэн. Нэг юм мөрөөдөл гомаа. Тэгээд дунджаар нэг хүн 30 нас хүртлээр нэг 6 мөрөөдж амждаг гэвэл та бүхэн хамгийн гоё мөрөөдлийг авуулаарай. Мөрөөдөл чи хэн нэгэнд урам эсвэл шин санаа болоосэй гэж бодож байна. За одоо ингээд би машиндаа сууж байна. Одоо ороод бичлэгээ эвлүүлээд зураг зураад бичлэгээ эвлүүлээд thumbnail энтрээ идэл өглөө болох бах. Тэгээд маргааш хагас санд миний бичлэг орох баха. За баярлалаа.
тийм бичлэгээрээ бас дамжуулаад хэлчихээ. Ээжтэй хайртай шүү. За баярлаа.